За сайн байцгаана уу манай Dark Bed channel-ийн энэ 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээ сүүлийн 2-7 хоногийн туршид уулзсангүй тэгээд шинэ оны мэндийг хүргэе, шинэ 7 хоногийн мэндийг хүргэе, 1-р сарын мэндийг хүргэе, утгагүй болох цагаан сарын мэндийг хүргэе. Тэгээд яг Christmas зул сарын баярын үеэр, шинэ жилийн баярын үеэр жоохон амарчээ гэж бодоод 2-7 хоног амарлаа. Тэгээд буцаад одоо подкастаа 7 хоног болгон хийгээд явнаа. Тэгээд 7 хоног болгон надтай хамт байгаарай. За тэгээд хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Bed үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гарахыг хичээдэг ийм нэгэн Dark Bed гэдэг нэртэй channel байгаа. Тэгээд хүсэх юм бол notification болон subscribe батна дараарай. Тийм тэгээд дахиад нэг зүйл хэлэхэд дугаараа хэлэхээс өмнө нөгөө би урдны 7 хоногт төлөөдөө тэрний өмнөх 7 хоногт нэг давтагдсан 2 дугаарыг нийлүүлээд хийсэн байхгүй юу. Тэгээд хэрвээ тэрийг сонссон хүмүүс байх юм бол баярлалаа. Дахин давтаж сонссон хүмүүс байх юм бол бас л баярлалаа гэж хэлье. Тэгээд зөндөө олон хүмүүс давтагдсан дугаар л хийдэг болж дээ энтэр гээд амар гомцсон байртай бичсэн байсан. Тэгээд би ерөөсөө бүхэл бүтэн 5 жилийн туршид дугаар хийхдээ 2 удаа ингэж давтагдсан дугаар хийж байгаамаа. Тэгээд яагаад давтагдсан дугаар хийсэн бэ гэх юм бол 7 хоног болгоны 4 өдөр яг ингэж нэг дугаар апплод ингээд YouTube-д хийхгүй байх юм бол айгүй хэцүү нөгөө нэг алгоритм энтер нь өөрчлөгдөд хүмүүс notification очихоо болчдөг байхгүй юу. Тэр нь жоохон ядаргаатай. Тийм болохоор би бодож байгаа за угаасаа хүмүүсийн ойр сонсоогүй 3-4 жилийн өмнөх 2 хэргийг нийлүүлээд хийчих юм бол хүмүүс ч мартцсан байгаа юм чинь дахиад эргээд санаад над чиг одоо богинохон ой санамжтай хүмүүс болов бараг л шинэ хэрэг сонсож байгаа юм шиг сонсох байх гэж бодоод тэгээд хийсэн юм аа. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг ярьж эхлэе. Өнөөдрийн дугаарын хувьд гэх юм бол би нэг rock star буюу rock хөгжмийн од залуугийн талаар ярина. Тэгээд энэ хэрэг маань жоохон хүүхдийн бэлгийн хүчирхийлэл орсон тийм жоохон хүнд хэрэг болохоор хэрвээ энэ дугаарыг сонсмооргүй байх юм бол жоохон хүүхдийн хүнд хэцүү хэргийг сонсмооргүй байх юм бол битээ сонсоорой, алгасаарай. Тэгээд дараа 7 хоногийнхоо дугаарыг сонсоорой гэж хэлье. Ian Watkinson 1977 оны 7 дугаар сарын 30-нд Wales улсын Merthyr Tydfil гэдэг хотод төрсөн. За төрсөн хот нь маш гоё ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ихтэй, амьдрахад нэлээд татай хот гэж хэлж болно. Иэний хувьд гэх юм бол аав нь 5 настай байхад нь нас орсон. Аавтайгаа маш ойрхон байдаг байсан болохоор аав нь гинт байхгүй болчингууд жоохон хөхөд одоо мэдээж нэлээд сэтгэл санаагаар унжсэн. За ингээд ээж нь Иэнийг 8 настай байхад нь сүмийн нэг пастортай гэрлэж сүмээс гаргаж өгсөн гэрлөө Иэн болон Иэний ээж хоёр бол нүүж очсон. За хэдий хойд аав нь пастор байсан ч гэсэн Иэнийг ерөөсөө Есүс Христийн тэр шүтгэж тулгадгүй харин ч Иэн рок хөгжим сонсох дуртай тэрийг нь маш ихээр дэмждэг байсан. 5 настай байхад нь аав нь нас барсан гэснээс өөр ер нь бол хүүхэд нас нь энгийн л жаргалтай өнгөрсөн. Хичээлдээ онц сурдаг, олон найзуудтай бас хэд хэдэн найз охинтой, охтуудтай найзалж үерхэн гэдэг бол Иэний хувьд бол ерөөсөө асуудал биш. За ингээд ахлах сургуультай байхдаа Иэн хөгжим тоглолт сурахаар шийдээд найз нартайгаа нийлж гаражинд хөгжим тоглож эхэлсэн. За ингээд тоглож байгаад 1997 он Lost Prophets гэдэг хамтлагийг нээж Иэн дуучнанд болоод 3 жил эн тэндгүй өөрсдөө ингээд дуугаа дуулж явж байгаад нэг рекорд лейбл буюу production эднэрийг сонсоод таалагдаад өөрсдийнх нь цомог энтрийг гаргаж өгсөн. За тэгээд ерөөсөө л энэ продакшнд хамрагддаг болсноос хоошоо маш хурдан хугацаанд алтартай болсон гэж хэлж болно. Ерөөсөө л FM радиогоор дуу нь явал тэрнээс хэдхэн одоо сарын дараа Linkin Park, Deftones гэх маш том хамтлагийн тоглолтыг нээж заримдаа цог хүртэл тоглодог болсон. За ингээд удалгүй олонд танигдаж өөрсдөө тоглолтоо хийж зөндөө олон фанаттай болж эхэлж байсан.
За тэгээд энэний дээрээс Иан ярилцлага өгөхдөө өөрийгөө би ингээд босод рок одууд шиг хар тамхи татаж ууж муудаг хүн биш ээ. Би бол сайн залуу гэж үзэгчдэд ярьсан нь тэр нь бол үзэгчд болон фэнүүд нь маш их таалагдаад улам их фэнүүд нэмжсэн. За ингээд Иан 27 настай байхдаа Английн нэртэй Fearon Cotton гэдэг эмэгтэйтэй болцож эхэлснээр бүр их нэрд гарсан. За Fearon гэдэг энэ эмэгтэйтэй нэг удаан бол ерөөсөө болцоогүй 3-4 удаа бараг болцол энэ хоёр дэшээ болсон. За энэ тэгтээ Ианы хувьд маш их хүнд байсан. Сэтгэл санаагаар унаад тэрнээсээ болоод арх тамхи секс гэх зүйлд одоо дурлаж донтож эхэлсэн. За яг энэ үедээ хамтлагийнх нь аялан тоглолт хийжсэн бас 2 дахь цомгоо хүртэл гаргацсан байсан үе. За Иан яг энэ үедээ өөрийнхөө хүссэн бүгдийг ялангуяа хар тамхи арх хүссэн хүүхнээ авч болох юм байна гэдгээ ойлгож эхэлсэн. За ингээд хэдий хүссэн бүхнээ авч байсан ч гэсэн энэ бүхэн нь одоо хангалтгүй санагтаад бүр жоохон 13-аас 19 настай өсвөр насны охтуудыг тайзны ардаа авчирч ёс бус зүйлсүүдийг хийдэг байсан. Жишээ нь гэх юм бол өнсөлцөөл ар уртаас нь тэрж өврэл тиймэрхүү үйлдэлүүдийг маш ихээр гаргадаг байсан. За тэгээд 2000-аас 2010 оны энэ үед бол ер нь том одууд иймэрхүү зүйл хийхэд арт түмэн болон фэнүүд ерөөсөө тоодгүй. Тэгэл за эдруугаас л ийм олонний танил хүмүүс ингэж заваар дэмчингээд орхичдаг байсан. Тэгээ бүр Иан 20-д настай эмэгтэйчүүдийг дэндүү хөвшин гэж хүртэл хэлсэн гэснийг нэг сонинд хүртэл нийтлээд тавьсан байсан. За өсвөр настай охтуудыг ганц тайзны ардч биш буудлын руугаа дагуулж явдаг. Тэгээд хамтлагийнхнаас нь Ианыг одоо иймэрхүү үйлдэл хийгээд яваад байсныг та нар мэддэг байсан уу гэхэд хамтлагийнх нь болохоор бид нар ерөөсөө мэддэггүй байсан. Угаасаа 2 дахь цомгоо гаргаад аялан тоглолт хийснийхээ дараа бид нар Иантай бараг таардгүй байсан. Яагаад тэгэхээр Иан ерөөсөө биднэрт олддоггүй. Энд хар тамхи татаад алга болчдөг. Тэгээд дээрээс нь тоглолт энтрээр явахдаа заримдаа Иан тусдаа явдаг. Тусдаа өөр буудалд хондог. Тусдаа хувцсны өрөөтэйгээд ер нь л хамтлагийнхнаасаа биднээс ингээд тусдаа явдаг байсан болохоор бид нар ерөөсөө ийм юм болсон гэдгийг ч мэдээгүй гэж хэлжсэн. За тэгээд олонний нүдэн дээр болохоор Иан насанд хүрсэн өөр найз эмэгтэйчүүдтэй хэвлэл мэдээллийн өмнө явж идэг. Харин камер одоо сонин сэтгүүлч байхгүй үед дандаа жоохон охтуудыг буудалтай оруулж, заримдаа хүчнэдэж, заримдаа видеог нь авч янз бүрийн бэлгийн хүчирхийлэл хийлгүүлдэг байсан. За тэгээд энэ хэрэгт орсон ихэнх охтуудын нэр нь угаасаа байхгүй лээ. Яагаад гэх юм бол олноос нууц хэвээрээ үлдээ гэж хүссэн учраас. За Ian Watkins-ийг ийм муухай зүйл хийгээд яваад байгааг өөрийнх нь фэн нь олонд илчлэх гэж маш их хичээсэн нэг эмэгтэй байгаа. За тэр эмэгтэйг болохоор Joanne Miazelix гэдэг Ian-ы хамтлагт одоо маш дуртай. За яг юу болсон гэхээр 2006 онд Joanne гэд энэ эмэгтэй Ian-ы хамтлаг сайхан айгуу дуртай байсан. За тэгээд мөнгө байхгүй байсан болохоор яг яаж концертыг үзэх вэ гэд ерөөсөө хамтлаг руу имэйл бичээд үзээгээд битсэн чинь Ian эргүүлээд хариу бичсэн. За Ian болохоор Joanne-ыг концертанд ураад тэр болоогүй хоёлаа уулзах уу гэж хүртэл Joanne-аас асуусан байсан. За Joanne болохоор мэдээж дуртай дуучин уулзъя гэж яхад бол зөвхөн шууд баярлал очиж уулзсан. За эмэгтэй хоолны үедээ 29 настай урд нь эрэгтэй хүмүүст биеийн болон сэтгэлийн хүчирхийлэлт авч исэн, өртөж исэн хохирогч эмэгтэй гэж хэлж болно. Дээрээс нь хар тамхиг тэр үедээ нэлээд хэрэгэлдэг байсан. Тэгээд хар тамхиа олохын тулд хаяа биеийн үнэлдэг байсан. За Joanne Ian-тай уулзаад ойр зургийн юм ярьж агаад энэ хоёрч гэсэн хоорондоо сексэж эхэлсэн. Тэгээд цуг хар тамхиа хэрэгэлдэг. Ерөнхийдөө тиймэрхүү харьцаатай энэ хоёр болж эхлээд бүр хэдэн жилиг өнгөрүүлсэн. За эхэндээ Joanne бүр Ian-д хайртай болж исэн гэхэд болно. Угаасаа л туртаа дуучин байсан юм чинь эхэндээ бол таалагдчихсэн. Тэгээд одоо бүр хайртай болоод нэрнийх нь IW гэд үсгнүүдийг хүртэл биендээ шивүүлсэн.
За энэ хоёр бол албан ёсоор ерөөсөө болцож үерхээгүй, зүгээр л Иан Joanne-ыг хизээд дууднуу тэр үед нь очиж энэ хоёр бол хоорондоо секс хийдэг байсан. За Иан Joanne-д маш муухай ханддаг, хүндэлтгүй, зайлмайл гээл бүр одоо хэлэхгүйгээр хэлэл зодол явуулдаг. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад Joanne-ыг дуудангууд эмэгтэй бол яваал очдөг байсан. За ингэсээр байгаад Иан өөртөө итгээд энэ одоо намайг юу ч гэж хэлсэн, юу ч хийсэн, яасан ч гэсэн миний талд байх юм байна гэж бодоод өөрийнхөө жоохон охтуудтай явж ирсныгаа Joanne хэлчихдэг. За юу гэсэн гэхээр ахлах сургуулийн жоохон охтуудыг сургуулийнхаа форумтай би буудалтаа дууддаг байсан. Яагаад сургуулийнхаа форумтай хурж ирээрэй гэдэг байсан бэ гэхээр жоохон охин гэдгийг одоо надад санагдуулдаг байсан. Өрөөндөө авчираад би тэднийг хүчнддэг бас заримыг нь алсан ч гэж хүртэл Joanne хэлсэн. За тэгээд энэ хоёр иймэрхүү яриа ер нь ярихдаа дандаа мансуурсан байхдаа ярьдаг. Тэгэд эрүүл болоод Ианаас Joanne ингээл асуу штэ чи өчигдөр надад тийм ярьсан уу гэд асуунгууд Иан өдөөсөн чи одоо юу яриад байгаа юм бэ? Худлаа яриад та чиний толгойд л байгаа бодлоод чи наачин байна гэж хэлдэг байсан. За ингээд Joanne Иантай иймэрхүү ер нь токсик харьцаагаар 2 жил байжгаад сүүлдээ өөрөө харт амхнасаа ч гарч ирүүл болж эхлээд Иантай бүр мөсөн уулзгаа болиё гэж шийдсэн байсан үе. За тэгсэн чинь яг энэ үед Иан Joanne руу нэг зургийг мессежээр явуулсан. За тэр зургийг Joanne л хараад дотроо би бүр өстой ийм амар хүнд дурлаж өтөж явсан да шууд айманд гутж байна. Дахиж бараг хизэж хармааргүй дурсмааргүй гэж надад санагдсан гэж сүлдэлсэн. За тэр нь яг ямар зураг байсан бэ гэхээр Иан 5 настай жоохон охиныг хүчирхийлж байгаа, хүчндж байгаа зургаа дараад Joanne руу явуулсан байсан. За Joanne тэрийг нь хараад би энийг ч аваад шууд цагтаа дээр аваач өгөө шүү гэсэн чинь Иан өдөөс нь мессеж хийж байгаа хгүй. Иан хэлэхдээ за нэгдүгээрт чи миний талаар буюу бит хоёрын талаар юу болсон тухай хинт жилж болохгүй гэсэн гарын өсөг зурсан. Хоёрдугаар надад маш сайн өмгөөлөгч байгаа. Тэр чамайг зүгээр бодоо олгоно гэж Joanne хэлсэн. За тэр өмгөөлөгч нь хэн байсан бэ гэх юм бол Puff Daddy-гийн авсан яг адилхан өмгөөлөгч байж таарсан. За энэ өмгөөлөгч нар бол зүгээр л хуулийн мэдлэг энтрээ ашиглаад өмгөөлж байгаа хүнийгээ буруугүй болгоод явуулдаггүй. Бүр өстө хамгийн балиар гэсэн аргуудыг хэрэгэлдэг. Хохирогчдод буруу өгсөн эсвэл шүүх хурлыг дэндүү удаан болгож эцэст нь хүргээд шүүгцэн хүмүүс нь өөрсдөө бууж өгдөг. Тийм лаг өмгөөлөгч надад байгаа. Чи бараа яаж чадахгүй гэж Joanne хэлсэн. За Joanne л тэр бүгдийг ерөөсөө тоохгүй шууд цагтаа дээр очиод Ian Watkins гэдэг энэ дуучин жоохон хүүхдүүдэд аюултай. Насан туршаагүй хүүхэд хүчинж ийсэн гэж надад хэлсэн. Над руу 6 хүртэл явуулсан нотлох баримт нь байгаа гэд хэлсэн чинь цагтаа нар ерөөсөө Joanne итгээгүй. Бүр утсыг нь харахыг ч хүсээгүй гэхэд болно. За яагаад гэх юм бол энэ Lost Prophets гэдэг энэ хамтлаг энэ жижиг хотоос гаралтай. Тэгээд маш олон шүтэн бишрэгчтэй тим хамтлаг байсан болохоор худлаа Joanne-ыг Ian-ы карьерийг унгах зорилготой гэж бодсон болохоор ерөөсөө цагтаа нар эмэгтэйд бол итгээгүй. За цагтаа нар Joanne-ыг урд нь биеийн үнэлэгч байсан бас харт тамхи татдаг эдрийг нь мэдээд шууд зүгээр л энэ яг худлаа яриад ингээд бүр утсыг нь нөгөө зургийг нь ч бүр үзээгүй. За энийг сонсчод би бол бүр яг энэ ямар тэнэг цагтаа нэр гэж шууд бодогцсон. Энэ Joanne харт тамхи татдаг байсан биеийн үнэлдэг байсан нь ямар хамаатай жоохон хүүхдүүдийг ингээд хүчнээд байна гэсэн дуудлагын дагуу зүгээр очиж шалгахчихэд яадаг байна. Хэрвээ тэгсэн бол тэгээд ямар олон хүүхдүүд зүгээр өнгөрөх байсан юм бэлээ. За тэгээд нөгөө Ian-ы зургийн доор нь Ian мессеж бичсэн байгаа хгүй. Тэрэн дээр юу гэсэн бэ гэхээр хүсэж байгаа зүйлс гэж хүчингүүтэй 12 настай охиныг шаах 12-той ихэр 2 охтыг шаах гэд бүр мессеж бичсэн. Бүр яг ингээд fuck гэж бичсэн байгаа хгүй. За тэгээд цагтаа нар Joanne итгэхгүй болохоор нь заавал Ian-ыг ингээд балиар заван гэдгийг нь батландаа гэд буцаад Ian-ы амьдралд нь очихоор шийдэж буцаж очиод хангалттай нотлохоо цуглуулад одоо л ингээд цагтаа нар намайг сонсох байхтаа гэд утсан чинь бүр дахиад нэг ч цагтаа хүлээж аваагүй. Бүр хэд удаа атсан.
ерөөсөө ингээл сарда 7 хоногтоо нэг очиод байгаа юм биш. Жилд 1-2 удаа очдог. Яасан гэхээр 2009 онд 1 удаа, 2011 онд 1 удаа, 2012 онд бүр 5 удаа очсон. За ингээд очиод байхад ерөөсөө Joanne-д итгээгүй. Тэгээ нөгөө 5 настай хүүхдийн зургийг хүртэл үзүүлсэн чинь нэг тэнэг цагтаа харангуйтаа наадах чинь 2 бие биедээ зөвшөөрөө секс хийж байгаа л 2 том хүн биш дээ гэж хэлсэн. Ерөөсөө хүүхдийн зураг биш байна наа чин гэж өөдөөс нь хэлсэн байхгүй юу. Тэгээд ямар цагтаа хүн, ямар эрүүл ухаантай хүн том хүүхэн гэж хэлдэг байна. Жоохон хүүхд арчаад өстой хэлэхүүг болтгоо. За ингээд Joanne сүлдээ бүр аргаа бараад хүүхэд хамгаалахад очиж хэлсэн чинь бас л ямар ч арга хэмжээ аваагүй. Тэгэхээр нь Joanne Ian-ы ээж рүү нэмэл бичээд хүүчээ ингээд иймэрхүү балиар зүйл хийгээд яваад байна гэсэн чинь ээж нь бас л итгээгүй. За ингээд маш олон удаагийн цагтаа дээр очсон бас ээж рүү нэмэл бичснээс болоод Ian юм уу Ian-ы ээж нь Joanne-ыг зөрүүлээд цагтаад Ian-ы нэр төрт халтаж намайг доромжлоод байна гэж хэлсэн чинь цагтаа ерөөсөө Ian-ыг нэг ч удаа шалгаагүй бэжээ шууд Joanne-ыг шалгаж эхэлсэн. За тэгээд энэ үед Ian-ы хамтлаг маш амжилттай явж дахин хэд хэдэн цомог гаргаад дахин тойрон аялал хийжсэн. За тэгээд яг энэ үед Ian-ы шүтэн бишрэгч эмэгтэйчүүд ялангуяа 18-аас доош насны охид хүүгүүдтэй Ian-ы энэ Lost Prophet гэд хамтлагийн фанууд нь бүр өөрсдөө хүүхдүүдээ Ian-д бариад дагуулж хурж ирчихсэн. За тэгээ цаашаа ярихаасаа өмнө энэ хэрэг айгүй жоохон нялх нэрэ хүүхдийн талаар ярих болохоор цаашаагаа сонсч чадахгүй гэх юм бол нэг 3-4 минут алгасаараа гэж хэлээ. За ингээд 2011 оны сүүлээр Ian тоглолтоо хийчээд дараа нэг 19 настай охиндоо танилцаж удалгүй уулзаж эхэлсэн. За 19-тай охины нэр царайг бол нууцаар үлдээсэн. Энэ охин бол өөрөө жоохон нялх хүүтэй. Тэрийг нь Ian мэдээд тэр нь Ian маш ихээр таалагдаж охины тоглоог угааж эхэлсэн. За уулзах болгондоо хүүгээ аваад ирээж би хүүтэй чинь үлдээ гэх мэтээр ярьсаар байгаад 10 сартай хүүг энэ хоёр хүчирхийлэхээр шийдсэн. Тэгэхдээ би эхэндээ толгойг нь угаасан гэж хэлсэн. Тэгэхдээ энийг бол би буцаагаад авмаар нь яагаад гэх юм бол энэ нэргийг би ингээд цаашаагаа орчуулж байхдаа ямар ээж хүн хүүгээ өөрөө бүр аваачиж өгөөд хүнд хүчндүүлэх гээд очдөг байна. 19-тэй байсан байж болно. Тэгэхдээ 19 нас чинь ядж ил юмны учрыг ойлгодог насанд хүрсэн мэт 18 нас хүрээд насанд хүрдэг үстэй хүмүүс ч. Тэгэхдээ ер нь бол насанд хүрсэн ч үгүй ч бүр ер нь бол миний хувьд 9-10 настай хүүхдүүд байсан ч гэсэн ийм амар тэнэг шийдвэр гаргахгүй бүр жоохон хүүхдээ ийм байлэр заваангаар тавиачиж өгдөг. Угаасаа л ерөөсөө яг эрүүл ухаантай биш сайко эмэгтэй байсан байгаа байхгүй юу. За тэгээд Ian 19-тай охин руу хүүгээ аваад ирээ. Хоёлаа crystal meth буюу мөс өгөөд мансууруулж агаад fuck буюу одоо шаачиг гэхэд ээж нь штэ. Өөдөөс нь хүүгийн дотор боовоо хиймээр байгаа бол чи хийж болно шүү гэж хариулсан. За ингээд 2012 оны 4-р сарын 2-нд охин нэг буудалд хүүгээ авчирч Ian-д өгсөн. За Ian-д өгсөн ч гэжтэй энэ гурав нэг буудлын өрөөнд орж байгаа байхгүй. За Ian хүссэн бүхнээ хөөрхий хүүд хийгээд хүчнөж ахад ээж нь Ian-ыг урамшуулад болж ин энтер гэж хэлжсэн. Сүүлдээ өөрөө очиж бас нийлж хүчирхээлж эхэлсэн хүүгээ. За энэ бүгдээ видеогоор бичиж авсан байсан. Яагаад бичиж авсан бэ гэх юм бол Ian дараа нь тэрийгэ харж таашаал авах зорилготой байсан. За 19-тай охины өмгөөлөгч нар бол охиныг Ian-д толгоогоо угаалгуулсан, Ian хүчээр тийм үйлдэл хийлгүүлсэн гэж хэлсэн боловч би бол ерөөсөө энэтэй дахин хэлээ санал нийлэхгүй байна. Ямар ч эрүүл хүн тэр тусмаа ээж хүн 16-тай ч 19-тай ч байстай бүр ийм үйлдэл ерөөсөө хийхгүй араатнаас бүр 7 дор гэж бодож байна. За ингээд хүү хүчирхийлснээс сарын дараа ээж нь өөрөө Ian руу энэ хүү дахин хүчндүүлэхэд бэлэн болчлоо гэж мессеж бичснээ. Хүүд одоо янз бүрийн зүйл хийж байгаа зураг бичлэгээ Ian руу явуулсан. За яг энэ мессежэнд болохоор the boy is ready to get abused гэд
хэлсэн байгаа байхгүй. Тийм болохоор энэ 19-тэй ээж болохоор abuse буюу хүчндүүлэгчсэн гэдгийг нь бол маш сайн мэдж байгаа. Дээрэс нь my boy биш the boy гэдг нь энэ хүүгээд бүр ингээд ерөөсөө тэр хүүтэй өөрөө ямар ч хамааралгүй юм шиг ээж нь биш юм шиг тийм амар муухай хүүтэй мессежийг явуулсан. За тэгэхэд Иан өөдөөс нь түрүүн ирэхэд чинь хоёлаа хүүд чинь маш зөөлөн хандсан байна гэж бичээд явуулсан. За яг энэтэй адилхан дахин нэгхэн настай охинтой эмэгтэй Иантай мессеж өчөж эхэлсэн. За энэ нь болохоор 2012 оны 8 дугаар сараас эхэлж бичсэн. За энэ хоёр хоорондоо мессеж өчөхдөө Иан өөдөөс нь хэрвээ чи минийх болно гэж бодож байгаа бол чиний охин ч гэсэн минийх гэсэн чинь ээж нь заяа дахиад ээж нь өөдөөс нь ойлгож гин ээж охин хоёр боол таныг шүтэж гэн гэд мессеж ütсэн. Гэхдээ тэгээ дээрэс нь яаж тийм эргүү новшнуудыг Иан олоод идэв. Бүр хэлэх ч угаалах надаа. За ингээд хоёр дахь эмэгтэй нэр царай бас л нууц учраас эмэгтэйг A гэдээ дуудаад явчихъя. За эмэгтэй A бол Иан руу бичгтээ энэ амар хэцүү мессеж уншиж байна. За эмэгтэй A Иан руу бичгтээ жоохон бэби нарын нэг гоё юм гэх юм бол эднэр аманд нь ойрцсон юу л бол юг аваад амандаа хийгээд хөхөж эхэлтгээ гэж мессеж ütсэн. За дээрэс нь нэмээд охинтойгоо нийлээд чиний боовыг хөхөх хүсэл надад байгаа. Тэрийг биелүүлнэ үү гэж бичээд өөрөө охиноо хүчирхийлж байгаа бичлэг болон зургийг аваад Иан руу явуулсан. Тэгээ заримдаа Skype-аар би бин рүүгээ залгаад цогтаа хөөх хинэлх охиныг бол хүчирхийлдэг, хүчнддэг байсан. За заримдаа амтан энтрийг хүртэл оролцуулдаг. За тэрийг нь Иан хараад бол Skype-ны цаанаас гарангалаг хийдэг байсан. За тэгснээ энэ хоёр ерөөсөө хоёулаа охиныг өөр pedophile хүмүүст зарж ивэл яасан бэ гэж мессеж хүртэл хоорондоо бичилцчихсэн. За тэгэхэд Иан өөдөөс нь охины ээж рүү мессеж чигтээ ээж хоёр нь охиндоо хайргүй гэдгийг охин мэдэх ёстой. Охин зүгээр л бит хоёрын хүслийг хангах гэж төрсөн. Энэ хорвоод ирсэн гэдэг мессежийг бичиж явуулсан. За тэгээд энэ хэргийг орчуулж явахдаа ерөөсөө хурдан дуусаач ээ. Энэ одоо ямар амар дитейлтэй юм бэ гэд бодож ирсэн. Би ерөөсөө та нар саяхан амар дитейлийг хэлээгүй штэ. Тэгээд ерөөсөө зах цухаас нь л хэлсэн. Зах цухаас нь л хэлэхэд ерөөсөө хангалттай байхгүй юу? За тэгээд хурдан дуусаач ээ гэд бодож ирсэн чинь ашгүй нэг Ианыг баривчилж авах хэсгийг одоо ярих чинь. За ингээд 2012 оны 9-р сард Ианыг хүүхэд хүчирхийлсэн биш, харин Америк, Англи хоёрын дунд харт тамхи зөөсөн хэрэгээр баривчилж авсан. Ианыг баривчлаад хэдэн цагтаа нар гэрт нь ингээд харт тамхи байна уу гэд нэгчих гээд очисон чинь компьютер болон утсыг нь хурааж аваад үтсэн чинь маш амар бичлэг зурагнуудыг олоод цагтаа нар бол бүр шоконд орсон гэж хэлж болно. За 100 гаруй зурганд 2 настай хүүхдээс 14 настай хүүхдүүдийн нүцгэн зураг бичлэг байснаас заримд нь Иан өөрөө оролцож хүчирхийлж байгаа зургнууд байсан. За тэгээд Англид бол ер нь хүүхдийн ёс зүйгүй зургийг level 1-ээс level 5 гэж ангилсан байна л да. Level 1 нь болохоор одоо арай хөнгөн хэлбэр гэх юм уу. Level 4, 5 нь болохоор маш амар бүр үгээр дүрсэлж хэлмээргүй амтан болон тамлах зэвсэг оролцуулсан бол level 4, 5 руугаа ордог. За тэгсэн чинь Ианы олцсон зургнуудын 45 нь level 4, хоёр зураг нь болохоор level 5 буюу хамгийн амар хүчингийн хэрэг хийсэн зургнуудыг бол олсон. За ихэнх зургнууд нь 19-тэй охин болон түүний хүү бас эмэгтэй A болон түүний охины зураг бичлэгнүүдийг олсон. За ингээд цагдаа нар дахин нэг муухай зүйл олсон нь юу байсан бэ гэхээр Ианыг компьютерных нь нууц үг заяа. За нууц үгэнд нь юу байсан бэ гэхээр бүр англиар I fuck KIDS буюу би хүүхдүүд юу ах дуртай гэсэн бүр тийм нууц үхтэй заяа. Компьютер л аваад өдөрт хэдэд удаа ордог чинь те. Тэгтээ тийм өгүүлбэр ингээд бичээд оруулж ийн гэхээр бүр өстой. Жинхэнэ тийм үг гэдэг өстой. Хорвоо яаж ийм амар хүмүүсийг дааж явдаг вэ гэдэг шинээр.
За ингээд удалгүй 2012 оны 7 дугаар сарын 17-нд Ian Watkins баривчлагдаж маш хурдан энэ мэдээ олонд хүрч фэнүүд болон мэддэг бүх хүмүүс нь бол шоконд орсон. За хамтлагийнх нь фэнүүдтэй хандж хэлэхдээ бид нар бас яг та нартай адилхан шоконд ороод байна. Ийм хэрэг үйлдсэн гэдгийг нь бид ерөөсөө мэдээгүй байсан. Энэ үед бид нартэй хамт байгаа та нартай баярлалаа гэсэн утгатай мэдүүлгийг бол зурагт радиогоор өгсөн. За хэдий ингэж мэдүүлэг өгсөн ч гэсэн хамтлагийнх нь Ian-ыг одоо 13-тай, 14-тай жоохон охтуудыг тайсны арын өрөөндөө авчирч ирснийг харж л лээсэн шүү дээ, тий. Тийм ээжж өстой мэдхгүй өнтер гэж хэлэх нь ч бас хаашаа ингэж утсан л та би дотроо. За тэгээд угаасаа энэ хамтлагийнх нь бид нар мэдсэн мэдээгүй гэж хэлсэн ч гэсэн англи тэр чигээрээ энэ Lost Prophet гэдэг хамтлагийнхныг үзий ядаж эхэлсэн. Тэгээд үзий ядснаас нь болоод мэдээж хамтлаг нь бол тарсан. За тэгээд Ian-ы хойд аав нь хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд Ian-ы ээж битээр хоёулаа маш их сэтгэл санаагаар унаж зүрх хэмтэрч байна. Ийм зүйл хийсэн гэхэд нь маш их шаналж байна гэж хэлсэн. Тэгээ мөн дээрэс нь Ian-ы ээж нь хүүгээ ийм аимшигтай зүйл хийсэн гэдгийг сонсоод шууд биеийн байдал нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн. За тэгээд Ian-ы хамтаар нөгөө хоёр эмэгтэйчүүд ч гэсэн баривчлагдсан. 2013 онд яг Зул сарын баяр болохоос 7 хоногийн өмнө баривчлагдсан. Тэгээд цагдаа нарт тэр гуравчин заяа өөрсдөө буруугүй гэж хэлээд дээрээс нь барьцааны мөнгөөр гэртээ гарч баяруудаа бид гурав тэмдэглэж болох уу гэж хэлсэн байгаа юм чи бүр ёо үүнд тэ нэг ямар нүрээрээ тэгж асуудаг байна нэрээ ёо ичмээрсэндээ бүр. За тэгээд мэдээж шүүгч бол тэрэнд нь үгүй гэж хэлсэн. Шүүх хурал хэлэхээс хэдхэн хоногийн өмнө Ian болон хоёр эмэгтэйчүүд өөрсдөө хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч буруутай гэж хэлсэн болохоор буруутай үгүйг тогтоох шүүх хэрэггүй болж зөвхөн яллах буюу одоо ялын шүүх болохоор болсон. За яллах шүүхийн өмнө энэ гурланг нь эрүүл саруул байна уу, сэтгцийн өвчин байна уу гэд шалгахад гуруулаа эв эрүүл гэж гарсан. За ингээд яллах шүүх хурал эхэлсэн. За шүүх эхлэхэд шүүгч нь шүүхийн танхим сууж исэн хүмүүст хэлэхдээ манай шүүхийн танхимд маш олон жилийн туршид ажиллаж байгаа бичээч харуул одоо хэн байдэн те бид бүгдээрээ маш олон аимшигын хэргийг сонсч исэн. Харин энэ удаагийн хэрэг бол урд өмнө сонсож байгаагүй ямар ч энгийн одоо сайн хүнийг шоконд оруулж уурыг нь хүргэж дотрыг нь муухайруулахаар материал баримт бид нэр сонсож харах болно. Энэ гурийн хийсэн зүйлс урд өмнө нь сонсож байгаагүй садар самун заван зүйлсийг одоо хийсэн үйлцэн байна гэсэн утгатай зүйлийг хэлж шүүхээ эхлүүлсэн. За тэгээд дараа нь байсан бүх зургнуудыг нэггүй дүрсэлж хэлж одоо шүүхийн танхимдаас хүмүүст үзүүлсэн. За ингээд нэг настай охинд эмэгтэй A 17 жилийн ялыг авч шоронгоос гарсныхаа дараа дахин ийм хэрэг хийх эрсдэл нь бага буюу дунд хэмжээний гэж гарсан. За 10 сартай хүүтэй ээж нь 14 жилийн ялыг авч дахин ийм хэрэг хийх эрсдэл нь дундаас их хэмжээний гэж гарсан. За яг яагаад тэгж гарсныг нь бол мэдэхгүй байна. Харин Ian болохоор 29 жилийн ялыг өгч дээрэс нь шоронгоос гарсныхаа дараа 6 жилийн тэнцэнг өгсөн. За тэгээд Ian Wakefield буюу Британи улсын хамгийн амар шоронгуудын нэгт нь орсон Monster Mansion гэж хүртэл нэрлэгддэг. За тийм газар бол хамгийн амар хоригдлууд нь ордог. Жишээ нь хэм бол цуврал алуурчид, цуврал хүчиндэгч, хүн алсан хүмүүс гэдэг тиймэрхүү амар хүмүүсийн ордог шоронд бол орсон. За Ian Wakefield шоронд орсон цагаас эхлүүлээд хамгийн их үзэн ядагдсан эрэгтэй болсон. За тэгээд нөгөө эргүүлээд Joanne-ыг ярихад цагдаа нар Joanne-ыг баривчлаад авцсан. Яагаад гэсэн чинь Ian-тэй мессежснийг нь хараад уншаад Ian-тэй цуг хүүхэд хүчирхийлж байсан байж магадгүй гэд баривчлаад авсан. За тэгсэн Joanne цагдаа нарт би та нарт ингээд Ian-ыг ийм амар хүн гэдгийг аль дээрээс л хэлээд байсан штэ гэсэн чинь чи хааш тамхи татдаг байсан, биеийн үнэлж байсан болохоор бид нар яаж хамт итгэх юм бэ гэд юусоо итгээгүй. За тийм байсан бэжж одоо болохоор ингээд Joanne-ыг хамтарсан гэд баривчлаад авчиж байгаа хгүй. Тэгээд Joanne хөрх эмэгтэй бол бүтэн жилийн турш цагтаагаар явж байгаа эцэст нь буруугүй байна гэж нотлогдсон.
За дараа нь Жованы гомдлыг хүлээж авсан 6 цагтааг шалгаж үзэхэд 8 удаагийн гомдол мэдүүлэг мөн 3 удаагийн нотлох баримтыг ерөөсөө хэрэгсэхгүй болгосон гэж үзэж тусдаа ямар нэгэн ял шийтгэлийг бол авсан. Тэгээд яг юун дээр яаж ямар ял шийтгэл авсан талаар мэдээлэл байхгүй лээ. Ихэнх нь бол ажилласаа халагдсан. Эсвэл хэдэн сар цалингүй ажилласан гэх мэтийн тиймэрхүү шийтгэлүүдийг авсан. Харин Жован 2008 оноос эхсүүлээд 8 удаа хэлсэн 8 уландын Жованыг ерөөсөө тоогоогүй. Тэгээд хэрвээ тэр үедээ бариад авсан байсан бол өнөөдөр ийм амар хэрэг гарах уугүй юу гэж сүлд хэлсэн билээ. За Иан Ваткинсыг шоронд орсон цагаас хойш бол шоронгийн хоригдлууд нь бүгд Ианыг үзэн ядаж харин ч бүр өвтгөж зовоож тамлахыг хүссэн хоригдлууд бол маш олон болж исэн. За ялангуяа шоронд хөөхөд хүчинцэн хүчирхийлсэн хоригдлуудыг бусад хоригдлууд одоо үзэн ядаж өдөр болгон шангийн хүртээж зовоож тамалж иж одоо салтаг гэж хэлж болно. За тийм болохоор Ианыг шоронд байсан эхний нэг жилд тусад нь байлгаж бусад хоригдлуудаас тусгаарлаж хамгаалж исэн. За тэгээ дээрэс нь нэмээд шоронд байхдаа хүртэл хэд хэдэн фан охтууд нь Иан руу захиа бичиж бүр ирж уулздаг байсан. За тэгээ бүр ийм амар хэрэг хийсэн гэдгийг мэдсээр үжиж яагаад ингэж одоо хүртэл ингэж фан шүтэн бичрэгч нэгэ яваад байт юм байна. Бүр өстэй яатсан тархитай хүмүүс өгдөг нэрээ. За ингээд бүр хэдэн жил шоронгийн харуул хамгаалттай хамгааллуулсаар явсаар байгаад 2019 онд Иан бөхсөндөө утас чихэж оруулж ирж шоронгийн харуулуудад баригдчихсэн. За энээсээ болоод дахин 10 сар бол шорон суух ял авсан. За тэгээд хэдэн жил бусад хоригдлуудад хараагдаж дээрлүүлж явж байгаад 2023 оны 8 дугаар сард 3 хоригдол Ианыг хулгайлж аваад нэг шоронгийн өрөөнд оруулаад дотроос нь төгчөд Ианыг 6-гийн 6 цагийн туршид зодож утгалж тамалсан. За зарим хүмүүс хэлэхдээ Иан шорон руу харт амх зөөж оруулаад өрөнд орсон байсан болохоор 3 хоригдол бол ийм үйлдэлийг гаргасан гэсэн бол зарим нь нэл хөөхөд хүчинцэн гэснийг сонсоод ингэсэн ч гэж ярьсан мэлээ. За тэгээд 6 цагийн дараа тусгайгийнхан хурж ирээд Ианыг авч эмнэлэгт хүргээд шархыг нэмчлээд буцаад шорон руу нь явуулсан. За ингээд энэнээс хойшоо 2 жил 2 сарын дараа буюу 2025 оны 10 дугаар сарын 11-ний хагасан өдөр 2 хоригдол Ианыг барьж аваад хүзүү рүү хутгалж алсан. За хутга гэж одоо өөрсдөө сойз үзүүрлж байгаа тийсэн нэг тийм хутгаар Ианы хүзүүний артерийн судас руу чиглүүлж зүсэд 48 настай Иан бол цус алдаж өгсөн. За хоёр шоронгийн хоригдлын нэгийг нь Саймал Додсворт гэдэг 43 настай, харин нөгөөхийг нь Рашид гэдэг 25 настай. За хоёр хоригдол Ианы нялх хүүхдүүдэд юу хийснийг сонсоод тэсэж чадахгүй алсан гэж сүлд бол хэлсэн. За тэгээд энэ хоёр бол нэг тийм баатарлаг зүйл хийсэн гэд хурдан битгий бодоорой. Ягаад гэх юм бол энэ хоёр хоёулаа бас л амар хэрэг хийгээд шоронд орсон хоёр. За Саймал болохоор 22 настай нэг эмэгтэйг хулгайлж хүчнээд дараа нь алсан. Харин Рашид болохоор 20 эдтэй залууг утгалж алаад дараа нь 16 та нэг охиныг хэд удаа утгалсан хэрэгээр шоронд орцоосон хоёроо. За тэгээд ийм амар хоёр хэрэг хийсэн хоригдлууд хүртэл нэлх нараа хүүхдүүдэд одоо ийм зүйл хийсэн гэдгийг сонсоод зүгээр өнгөрч чадаагүй гэж хэлсэн. За тэгээд энэ хоёрын шүүх хурал бол 2026 оны 5 дугаар сард болох юм билээ. Тэгээд Саймал болохоор өөрийгөө буруугүй гэж хэлсэн. Рашидийн хувьд гэх юм бол өөрийгөө буруутай ч гээгүй, буруугүй ч гээгүй тэгээд зүгээр шүүхээ уруулъя гэд сууж байгаа юм билээ. За тэгээд би энэ хоёрын шүүх хурал болсны дараа ямар ч лсэн та нартай юу болсон талаар нь хэлнэ. За тэгээд миний энэ тал дээр бол мэдэж мэдсэн мэдээлэл нэг иймэрхүү байна. Тэгээд энэ нэрийг ярихад бас л их хэцүү байлаа. Ер нь бол би ингээд хүүхэд хүчинцэн задуулсан иймэрхүү хэрэг хийхгүй байхыг хичээдэг. Тэгээд саяхан Иан Ваткинсыг өгсөн гэдгийг сонсоод бол ярахаар шийдсэн. Тэгээд би өөрөө энэ яг хамтлагийн дууг нь мэдтгүү ч гэсэн яг энэ Ианы царай ингээл линтэнд харагдаад яваад байдаг гэсэн баггүй юу. Тэгээд яг хэргийг хайгаад үтсэн чинь ийм амар юм хийсэн гэдгийг нь мэдэж аваад ярахаар шийдсэн. За тэгээд миний бодлоор бол хоёр хүүхдээ Ианд авчиж өгсөн эмэгтэйчүүдийн царайг бол ер нь
ил гаргах хэрэгтэй гэж боддог. Тэгээ бас Монголд ч гэсэн ер нь шууд нүүр царайг нийлэл гаргаад явчих хэрэгтэй гэж боддгоо. Тэгээ бас хүүхдийн хүчингийн хэрэг хийсэн бол шууд үхлийн алийг өгөх хэрэгтэй гэж бас боддог. Яагаад гэх юм бол шоронгийн арт одоо хэцүү ч гэсэн мяч гэсэн амьдрал байгаа л гэдэг байхгүй юу? Жишээнийх юм бол Ияны хувьд гэх юм бол айгүй болон фэн охид эмэгтэйчүүдээсээ захиа авч ийн, тэр хүн чинь захиагаа ирүүлээ бичиж ийн, тэдний ирж уулзж ийн. Тэгэл харт амих нууцаар оруулж ирээл татаж матаал мансуураал. Одоо Ияны хувьд тэр чин жаргал штэ. За тийм байж ахаар зүгээр сайхан хүүхэд хүчин зүйн хүмүүсийг алал цаазын ялыг өгөөл явчих хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд миний энергийн тал дээр бодож байгаа зүйлс гэх юм бол нэг иймэрхүү байна. Тэгээд та нар маань бас юу гэж бодож байна? Доор бичээрэй. Тэгээд энэ нүргээд өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. Дараа 7 хоногийнхоо дугаараар уулзъя. 저 떠져선 저